Kuan Yew. Сингапурын хөгжлийн нууц. 3 дахь ертөнцийн орон өсрөнгийн хөгжилд хүрсэн түүх 1965-аас 2000 он. За Сингапурын гайхамшигын эцэг Ли Куан Юугийн дуртатгал гэд. За энэ номон дээр бол 1965 онд Сингапур улс Британийн колониос гараад одоо Сингапур улсыг байгуулж тусгаар тогтнолоо олсон тэр үеэс ахуулаад нийт 35 жилийн хугацаанд Ли Куан Юуга өөрөө ерөнхий сайд хийж явах үедээ хэрхэн улс орноо хөгжүүлсэн өөрийнхөө дуртатгалыг бичиж үлдээсэн ийм ном байна. Дэлхийн маш олон орны ялангуяа жижиг одоо хөгжиж буй орны удирдагч нар энэ номыг уншдаг. За манай монголчууд ч бас энэ номыг маш их уншсан гэдэгт би итгэлтэй байна. Үе үеийн одоо манай улс төрчид бол энэ номыг уншиж ер нь бол Сингапурт ирж туршлага судалж маш олон зүйлийг бас Монголд хэрэгжүүлэх гэж оролдлогууд хийдэг. Зарим ч амжилттай болдог байх, зарим ч амжилтгүй болдог байх. Тэгээ энэ ном бол үнэхээр одоо улс төрч ер нь тухайн улсаа хөгжүүлэх гэж байгаа хүмүүсийн ширээний ном юм байлээ. За Сингапурыг бол Fine City гэж нэрлэдэг. За энэ нь бол гоё хот. Дээрэс нь торгуулийн хот гэсэн үг юм байна л да. Fine гэдэг үг чи өөрөө гоё. Нөгөө талаараа бас торгуул гэсэн утгатай шүү дээ. Тийм учраас ер нь гадаадынхан бол Fine City буюу торгуулийн хот гэж одоо ингэж хошигнж ярьдаг юм байна. Өөрөөр хэлбэл алхан тутамдаа та торгуулна. Одоо ингэ явж байгаад гудамжинд хог хаялаа. Таныг хог хаялаа гэдэг яаж мэдэх вэ гэвэл ард иргэд нь ингээд утсан дээрээ аппликейшнтэй байдаг юм байна. Тэр аппликейшн дээрээ таныг одоо хог хайж байгаа зургийг чинь дараад тэр аппликейшн руугаа шидлээ. Ингээд энэ нь бол цагдаагийн газар одоо шууд ингээд очдог. За иймэрхүү жижиг гэмт хэрэг дээр таныг биш олон нийтийн ажил хийх ял оноодаг юм байна шүү. Тэгээд шар хантаа зөмсөд ингээд маш олон хүн явдаг одоо метроны буудлын дээр ч юм уу та ингээд хог шүрддэг юм байна. Тэгээ Сингапурчууд энийгээ бол ичгүүрийн хантаац гэж нэрлэдэг юм байна. Шар хантаац өмсөд гудамжны хог цэвэрлэнэ гэдэг бол одоо ямар ч одоо өндөр үнэтэй торгууль төлснөөс илүү ичгэвтер байдал гэж үздэг учраас ичгүүрийн хантаац өмсөх ял гэдэг бол үнэхээр Сингапурчуудыг хамгийн их айлгадаг ял гинэ. Ажиллаа хий. Сингапур улсад жагсаалт цуглаан хийх хориотой байдаг. Тэгээд хэрвээ та засгийн газрын эсрэг ч юм уу одоо ямар нэгэн эсэргүүцэл илэрхийлэхийг хүсвэл яг энэ Speakers Corner гэж бичсэн тусгай газрууд дээр ирж эсэргүүцлээ илэрхийлдэг байгаа шүү. Хамаагүй одоо гудамжинд гараад жагсаалт цуглаан хийгээд явах ямар ч боломжгүй юм байлээ. Тэгээ энийг бас хуулиндаа маш сайн тусгаж өгсөн байдаг. Ажил хаялт хийх бас хориотой байдаг. Хэрвээ ажил хаялт гарах юм бол нэлээд том торгуултай байдаг юм байл шүү. Ажиллаа хий, огцрох амархан гэж хэлмээр байвал зөвхөн энэ болон дээр ирж хашгирах боломжтой юм байна. За, Сентоза арал дээр ирсэн байна. Тэгээд Сингапурын Сентоза арал дээр хийх зүйл маш ихтэй. Тэгээд энэ Altitude X гэдэг газар дээрх skydiving шүхрээр одоо буухтай адилхан үзүүлбэрийг газар дээрээс хийж олдог. Доороосоо ингээд асар хүчтэй даралттай агаар дээр ингээд тогтож үзүүлбэр үзүүлдэг ийм skydiving руу орох гэж байна.
За ингээд сургалтанд суугаад сертификат авчлаа. Дараагийн удаад жинхэнэ онгоцноос шүхрээр үсрэхэд билээ. Синтоза арлын Палаван бич дээр ирсэн байна. За тэгээд Синтоза арал угаасаа ямар ч илс байхгүй. Одоо энэ бич дээр байгаа алтан шаргал илс бол Индонезиас импортлж авчирсан илс байна. Манайхан Бали арлыг мэдэндээ тийм ээ, Индонезийн Бали арал. Тэндээс одоо энэ сайхан алтан шаргал ирсийг тооноор нь авчирж энэ Синтоза арлын алтан шаргал илс бичиг одоо хиймлэр байгуулсан байна. Синтоза арлыг 60-70 жилийн өмнө бол өвхлийн арал гэдэг нэртэй байсан юм байна. Япончуудад Сингапурыг эзлээд энэ Синтоза арал дээр хорих лагер нээсэн байсан байна. Британий маш олон цэргүүд, дээрэс нь Австралийн 15 мянган цэрэг ирж Япончуудтай байлдаад бууж өгөөд одоо хоригдол болсон. Тэр хүмүүсийг бол энд ингээд хорих лагерт хордог байсан өвхлийн арал гэдэг нэртэй байсан юм байлээ. За өнөөдөр бол Синтоза арал жуулчдын эрэх дуртай хамгийн гоё одоо цэнгэний газруудтай, бичтэй, хүүхдийн тоглоом бүх юмд бүрдсэн даялал жуулчлалын хамгийн том төв болж хөгжсөн байгаа. Сингапурт нэг танхаан гэмт хэрэг гарчээ. Америкийн улсын иргэн 16 настай Майкл Фэй гэдэг залуу. За Сингапурт одоо 20 гаруй машинууд дээр ийм цацдаг будаг цацсан байна. За замын тэмдэглэгээнүүдийг эвдэлсэн байна. За тэгээд машинууд руу өндөг шидсэн байна гэд. За ингээд энэ залууд бол шүүхээс 4 сар шоронд хорих 3500 Сингапур доллараар торгох 6 удаа ташуурдах ял оноожээ. За Сингапурт бол ташуурдах гэдэг ял байдаг. Энэ хэрэг нь одоо Америк Сингапурын дипломат харилцаанд хүртэл одоо сэв суулгах ийм том хэрэг болсон гэж үздэг. Яагаад гэвэл Америкийн ард иргэдийн дунд одоо маш том ийм дебет яриа болсон юм байна л да. Яахаар Сингапур улсад манай улсын иргэн одоо жоохон хүүхдийг ингээд бүр ташуурдах ял оноодог байна гэдэг ингээд Америкийн ард түмэн бол нэлээд шууган тарьсан байна. За үүнээс болоод тухайн үеийн Америкийн ерөнхийлөгч Билл Клинтон Сингапурын ерөнхийлөгчд одоо манай иргэнийг өршөөж өгнө гэсэн хүсэл тавьсан байна. За тэгээ Сингапурын конгресс бол энэ хэргийг авч хилэлцээд тухайн Америкийн иргэнд 6 удаа ташуурдах ялыг нь 4 ташуурдах болгож хөнгөлөлт үзүүлсэн гинэ. За тэгээд 4 удаа ташуурдаад тэгээд нэг шоронд суулгаагүй Америк руу хөгөө явуулсан юм байлээ. Эндээс юу харагдж байна гэхээр Сингапур улсад үнэхээр одоо хууль цаазын орн гэж хэлж болно. Үнэхээр хуулийг бол ягштад мөрдүүлдэг. Сингапур бол цаазын ялтай орн. Ялангуяа хар тамхины хэрэг дээр бол шууд цаазын ял өгдөг. Эрэгтэй хүн байна уу, эмэгтэй хүн байна уу, хүүхэд байна уу ялгаагүй 15 граммаас дээш хэмжээний героин, 500 граммаас дээш хэмжээний марихуана тээвэрлсэн, зарсан, өөрөө ашигласан хэрэг шууд цаазын ял оноод юм байлээ. Тэгээд энэ цаазын ял одоо авагдсан хар тамхины маш олон хэрэгүүд байдгийм байна. За Чангийн шоронд энэ ялыг бол гүйцэтгэдэг юм байна. Бас нэг тийм уламжлалт ёсоор 5 дахь өдрийн өглөөний 5:30-д одоо энэ дүүжлэх аргаар цаазын ялыг гүйцэтгэдэг гэж одоо бичсэн байна. Сингапурыг үүсгэн байгуулагч ерөнхий сайд Ли Куан Ю 2015 оны 3 дугаар сард нас барсан. Тэгээ яг энэ үеэр одоо бүх ард түмнээр гашуул зарласан байх энэ үед бол Сингапурын бас нэлээд алдартай ютубер 16 настай залуу Амос И гэдэг залуу өөрийнхөө YouTube хуудсанда
Lee Kuan is finally dead гэсэн бичлэг оруулсан байна л да. Тэгээ өөрөөр хэлбэл Lee Kuan арай гэж нэг юм үхлээ бичлэг хийж оруулсан. За энэ бол Сингапур даяар нэлээд том шууган тарьсан юм байна. Тэгээ энэ залуу бол баривчлагдаад 54 хоног шоронд одоо хоригдох ялаар шийтгүүлсэн байна л да. За энэ ял авсны дараагаар бол олон улсын хэмжээнд бас нэлээд шууган дэгдсэн Amnesty International гэдэг хүний эрхийн байгууллага байдаг. Тэгээд энэ байгууллагаас бол үзэл бодлын хоригдол гэж тэр залуу бас нэрлэжсэн юм байна. Тэгээ ер нь Сингапур улс бол энэ сошиал медиагийн хууль маш хатуу юм байлээ. Тэгээ YouTube, Instagram, Facebook за энэгээр бол одоо худал мэдээлэл тараасан гэдэг үндслэлтэй. Одоо бид нар бол бие энийг чөлөөтэй гүтгээл доромжлол гэл янз бүрээр одоо яадаг штэ. Энд бол худал мэдээлэл тараасан бол шууд шоронд явах одоо ийм ялтай байдаг юм байна. Ер нь одоо засаг захиргааныхаа эсрэг тэр засгийн эсрэг ямар нэгэн байдлаар ийм эсэргүүцэл үзүүлсэн сошиал медиа дээр одоо буруушаасан ийм юм дээр бол нэлээд хатуу ханддгийн жишээ болвол энэ гэж үздэг юм байлээ. Синтоцоо арлын зиплайнер явах гэж байна. Юунд хэлээ энэ Сингапурт ирсэн битээ, юунд хэлээ Синтоцоо арал дээр ирсэн битээ тийм ээ. Bye bye. Алт харагдаж байгаа тэр далийн мөрөө өндөр байшингууд бол бас архитектурын нэгэн гайхамшиг юм байна. За тэгээ тэр байшинг барьсан хэсэг газар бол жижигхэн арал юм байна. Тэгээ тэр арлыг бол сүнстэй арал гэж нэрлэх юм байна. Тэгээ тэрэн дээрээ ийм гоё хороолол барьчихсан. Бас ингээд жуулчдын очих дуртай тийм газар юм байна. Тэгээ тэр жижигхэн арлыг бол 250 м ийм утсан гүүрээр холбосон юм байна. Тэр гүүрээрээ бол одоо уус, цахилгаан бүх юмаа бас тэр гүүрээрээ дамжуулж энэ арал нь авдаг ийм газар байна. За Сингапурт маш олон сонирхолтой хуулийн заалтууд байдаг. За манай монголчууд бол Сингапурт нөгөө богц ажиллаж болохгүй гэдгийг бол мэдж байгаа байх. За импортоор ачаанда одоо бох авч орж ирсэн хүнийг бол $100,000 гинүү бүр амар өндөр торгуултай байдаг шүү. Тэгээд хилээр оруулахгүй шууд буцаана. За ер нь энэ бохны тухай хууль яагаад ийм хатуу болцсон бэ гэхээр богчоо ер нь их замаа юм байна л да. Одоо богч ажиллаж байгаа л бид нэг удамжин шийдчихдэг. Тэгээ үнэхээр зам дээр нь ингээд наалтсан бохыг цэвэрлэхэд бол жилдээ хэдэн сая долларын зардал гардаг юм байна. За дээрээс нь 1980-ад оны үед бол метронд
одоо метроны нөгөө автомат онгоодог хаалган дээр бохнааснаас болоод хэд хэдэн удаа метроны үйл ажиллагаанд саатал гарсан байна. За энийгээ далиндуудад шууд одоо бохыг хорьсон байна. За Америкийн нэгдсэн улсаас бол олон улсын худалдааны гэрээ зөрчиж байна. Энэ бохны хуульчин гэдэг ийм шаардлагыг бол байнга тавьдаг юм байна. Тэгээ энэ хуулиа арай зөөлрүүлээд бохыг жортоо олгодог болжээ. Та хэрэв бох худалдаж авахыг хүсэх юм бол эмчийн жороор одоо юунаас эми сангаас бох худалдаж авах боломжтой. За эми санд ямар бох байдгийг гэвэл нөгөө тамхинаас гаргадаг л бох зардаг гэж байгаа. За хамгийн сүүлийн үед гарсан одоо манайх бас авууштай хамгийн сайхан хууль бол вейп бүрэн хориглосон байна. За Сингапур улсад вейп барьж орж ирэх юм бол өөрийнхөө хувийн хэрэглээнд гэж хэлээд та Сингапурд вейптэйгээ ирэх юм бол шууд хил дээрээс бусаагдах юм байлаа шүү. Нэгдүгээр торгуулаа төлнө, хоёрдугаар таныг Сингапур улс руу оруулахгүй. How much this car costs in Singapore? Now maybe $200,000 to $300,000. 300. How much did you buy? Your parents, how much they paid? I can't remember, but maybe around 200,000. 200,000. And it was, you said that it's used car. Used car. Сингапур улсад машин унана гэдэг бол үнэхээр тансаглал юм байна өө. Тэгээ биднэрт үйлчилсэн манай Сингапур зулоо Кейт одоо аав ээжийнхаа Mini Cooper машинаар биднэрт үйлчилсэн л дээ. Тэгээ энэ машинаар энэ машинаа хэдэн тэрээр авсан бэ гэсэн чинь 250,000 Сингапур доллараар худалдаж авсан гинэ. Хуучин Mini Cooper. За энэ чинь Монгол мөнгөөр тооцох юм бол 750 сая төгрөг болж штэ. За дээрэс нь бид нар бас ингээд Prius машин худалдаж авбал ямар үнэтэй байх нь вэ гэж судалж үзсэн чинь хуучин Prius машин 100,000 Сингапур доллар гэж байна. 250 сая төгрөг. За яагаад машин юм үнэтэй байдгийг гэхээр мэдээж Сингапур улс бол газар нутаг жижигхэнтэй учраас замын төвжирлийг бууруулахын тулд бол машины тоондоо хязгаар тогтоосон байдаг юм байна. За хамгийн нэгдүгээр машин эзэмших эрхийн гэрчилгээ гэдэг зүйлийг дуудлага худалдаагаар авдаг юм байна. За энэ бол машины үн орохгүй, таны жолооны үн нэмдэх биш. Зөвхөн Сингапур улсад та машинтаа байхын тулд эхлээд дуудлага худалдаагаар орж гэрчлэгээ авна. За өнөөдрийн байдлаар дуудлага худалдааны үн нь 1600 моторын багтаамжтай жижиг машинд 102,000 Сингапур доллар байна. За Монгол мөнгөөр бол 250 сая төгрөг гэсэн үг. За 1600 моторын багтаамжаас дээш том машинд 135,000 Сингапур доллар байна. За энэ 10 жилийн эрхтэйгээр энэ зөвшөөрлийг худалдаж авд юм байна дуудлага худалдаагаар. Тухайн 10 жилийн хугацаанд та машин эзэмших эрхтэй л гэсэн үг. 10 жилийн дараад яах нь вэ? Дахиад дуудлага худалдаагаар орж машин эзэмших эрхээ авах нэ. За эхлээд машин эзэмших эрхээ авчихлаа. За дараа нь бол машинаа худалдаж аавна. За импортын машинууд бол үнэхээр үнэтэй. Угаасаа бүх машинууд нь импортных те. За маш олон татварууд байдаг юм байна. Машины үн бүтэж байгаа. За жишээлх юм бол одоо юунаас за нэг Prius машин худалдаж авъя гэж бодъё л да. Prius машины одоо шинэ машины үн нь 20,000 долларын үнэтэй байлаа гэхэд 3-аар үржүүлж гайлын татвар. Өөрөөр хэлэх юм бол 60,000 доллар дээр нэмэгдүүлээд одоо машиныхан гайлын татвар орж ирдэг юм байна. За тэгээд жилдээ одоо нөгөө даатгалын үн юу мөг ингэж явсаар байтал ингээд зүгээр л Prius машин худалдаж авахд ингээд 100,000 доллар болж байна манайхаа энд. За тэгээд машин унаханд үнэхээр тансагдлал яагаад гэвэл зүгээр нэг жижигхэн Prius машиныг нэг удаа бензинээр дүүрэхэд 100-аас 150 доллар. Одоо юу 250-аас 300,000 төгрөгөөр нэг удаа банкад өргөдөг юм байна. За тэгээд ерөөсөө нэг гүр давлаа, автоматар баахан төлбөр, за нэг хурдны зам ашиглалаа, автоматар баахан төлбөр гэдэг ингээд машины зам ашиглалтын төлбөр бол маш үнэтэй. За ер нь бол машин унснаас энэ тээврийн хэрэгслээр бусад тээврийн хэрэгсэл ашиглаж явах нь бол хамаагүй хямдхан байна.
За бид Синтоза арлын Силосо толгой дээр байрладаг цэргийн хуучин цайз дээр хүрэлцэн ирсэн байна. За тэгээ энэ цайзыг бол 1870-ад оны үед британчууд барьсан юм байна. Угаасаа 1810 хэдэн оноос ахуулаад Британий колони байсан. Тэгээд Британи бол зүүн өмнөд Азийн өөрийнхөө эзэмшлийн колони улсуудыг бол энэчнээс удирддаг. Энд бол гол хамгаалтууд нь байдаг байсан юм байл л дээ. Тэгээд тэр үедээ л гэхэд одоо хамгийн сайн зэвсэг техникийг бол энд төвлөрүүлсэн байсан юм байна. За дэлхийн 2 дугаар дайнд Япончууд зүүн өмнөд Азийн орнуудыг бол ихэнх нь эзэлсэн байдаг. Тэгээ 1942 оны 2 дугаар сард Сингапурт Британий айрам Япончуудад бууж гисэн байгаа. За энийг бол тухайн үедээ Winston Churchill одоо англичуудын хамгийн ичгүүртэй ялагдал боллоо гэж хэлжсэн юм байлээ. Сингапурын түүхийг судлах явцад бол маш сонирхолтой мэдээлэл би олж уншсан. Ер нь бид нэр одоо Япончуудын тухай бидний төсөөлөл бол их сайхан штэ тийм ээ. Одоо 1939-45 оны халахын голын дайныг эс тооцох юм бол бид бол Япончуудад их таатай ханддаг шүү дээ. За яг үүнтэй адилхан одоо Сингапурын түүхэнд юу гэж бичсэн байна вэ гэхээр ер нь 41 онд дэлхийн 2 дугаар дайнаас өмнө Сингапурчууд бас Япончуудад их таатай ханддаг байсан юм билээ. Яагаад гэвэл Япон хүн гэхээр л одоо ингээд нэг жижигхэн бизнес эрхэлдэг, тэгээд ийм маш одоо ээлдэг те ийм хүмүүс байсан юм байна л да. За тэгтэл 1942 онд Сингапур Японы айрамд эзлэгдсэний дараагаар үнэхээр Япончууд бол зэрлэг догшин болж хувирчээ. Маш олон хоригдлуудыг бол энд алж хядсан байна. За Британий маш олон хоригдлууд, за Австралиас бол 15 мянган цэрэг дэлхийн 2 дугаар дайнд яг энэ Сингапур бол Япончуудтай байрлахаар ирсэн ихэнх нь бол одоо цэргийн хоригдол болсон байгаа юм. За тэр хүмүүсийг бол одоо яг энэ Синтоза арал дээр хорих лагерт бүгдийг одоо хомроглон хорж исэн байгаа юм. За ийшээгээ Бирма улсад аваачиж одоо өвхлийн төмөр зам бариулж бараг тэр хоригдлуудын 80% нь бол тэнд амь насаа алдсан гэсэн ийм мэдээлэл байдаг. За Сингапурт ингээд 1942-оос 45 он хүртэл Япончууд одоо эзэлж байж ах хугацаанд Сингапурын 50-аас 100 мянган хүнийг хомроглон алж хядсан байт юм байна. За энийг бол сүүлд одоо энэ барилгын ажил хийж явах явцдаа хэд хэдэн ийм нийтийн шарил олсон юм байлээ. Маш том нүх ухаад тэрэнд одоо ингээ олноор ингээ оршуулсан ийм одоо шарилуудыг бол хуж гаргасан юм байна. Тэгээ 1968 онд Сингапурын ерөнхий сайд Ли Куан Ю Япон улсад айлчлахдаа Япончуудыг бол одоо уучлалт гуйхыг шаардсан юм байлээ. Та нар дэлхийн 2 дугаар дайнд манай Сингапурын ард түмний одоо 50-100 мянган хүнийг одоо хомроглон хядсан байна. Та нар уучлалт гуйх хэрэгтэй, биднэрт нөхөргөн олгох хэрэгтэй гэж шаардлага тавьсан юм байлээ. Гэхдээ Япончууд хизээч уучлалт гуйгаагүй гэсэн. Япончууд ер нь дэлхийн 2 дугаар дайны одоо харгислынхаа талаар бол ер нь үг дуурдгүй хизээч ямар ч улс орноос бол уучлалт хүсэж байгаагүй юм байлээ. 1945 онд Япончууд дэлхийн 2 дугаар дайнд ялагдаж бууж өгөөд ингээд Сингапуроос сэргээ гаргасан байгаа. За ингээд 1945 оноос хойш Япончууд дахиад нөгөө маш ээлдэг те ингээд бүхэлддэг одоо тэр аранда буцаад орсон байгаа юм л да. Тэгээд ер нь энэ зүүн өмнөд Азийн ард түмэн юу гэж үздэг вэ гэвэл Япончуудад хизээч зэвсэг өгч болохгүй. Яагаад гэвэл эдгээр одоо ингээ харахад маш юм даруу томоотой хүмүүс мэд харагдаж байгаа боловч үнэхээр одоо цэрэг дайны маш их хүчрэхэг болох юм бол эдгээр маш харгас хүмүүс болдог шүү гэд өнөөдрийн хүртэл Япончууд айрамгүй байдгийн нэг шалтгаан бол тэр юм шиг байгаа юм. Сингапур төрийн болзооны агентлаг гэж байдгийн байна. За энэ юу вэ гэхээр ер нь сүүлийн Сингапурчууд баг гэрлэхээ болчихжээ. Тэгээд гэрлэлтийн дундаж нас нь 29-с 30 нас болж хувирсан байна. Тэгээ нөгөө боловсрол эзэмшээл өндөр боловсролтой болох тусмаа хүмүүс ер нь ингээд хоорондоо гэрлэхээ болцсон те. Ер нь дэлхийн нийтээр нэг тийм муурнахад хижээчээл нэг гэрлэх хүүхэд гаргах асуудал бол ер нь л ингээд багтаал байгаа шүү дээ. Тэгэнгუთ энэ залуучууд ерөөсө хоорондоо танилцж суухгүй байгаа учраас гээд засгийн газраас нь төрийн болзооны агентлаг гэдэг улсын агентлагийг бий болгосон байна.
Тэгээ энэ агентлагийн үүрэг орол юу вэ гэхээр залуучуудад зориулсан маш олон арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг юм байна. Тогтмолчсон арга хэмжээнүүд байдаг те. Тэгээд энэ арга хэмжээнүүд янз бүрийн entertainment үйл ажиллагаан дээр гишүүн залуучууд нь ирээд тэгээ хоорондоо танилцдаг. Тэгээ эндээс бол маш олон хос ол төрж гарч байгаа нь өөрөө энэ агентлаг нэлээд одоо амжилттай ажиллаж байгаагийн хэлбэр гэж үздэг юм байна. Сингапурчууд бараг хүүхд төрүүлэхэ болчихжээ. Тэгээд энэ арт түмэн нь өөрөө юм одоо хөгширсэн арт түмэн болж хувирч байгаа юм байна. 2030 он гэхэд одоо 4 хүний нэг нь 65-аас дээш настай болох нэ. Ингээд хүүхэд төрүүлэх асуудал бол үнэндээ л бараг байхгүй болж байгаа. Яагаад гэхээр боловсрол өндөртэй байх тусмаа л ялангуяа эмэгтэйчүүд бол бүр хүүхэд төрүүлэхэ болчдөг юм байна. За тэгээд хүүхдэд зориулсан маш олон ийм халамжийн арга хэмжээнүүд байдаг юм байна л да. Тэгээд үүнийг бол baby bonus гэж нэрлэдэг юм байна. Манайхаар бол хүүхдийн мөнгө тийм ээ. Тэгээд одоо эхний хоёр хүүхдэд төрүүлэхэд нэг удаагийн тусламж 11,000 Сингапур доллар өгдөг юм байна. За төрсэн хүүхэд болгонд $5,000 бүхий хадгаламж нээж өгдөг юм байна. Хэрвээ эцэг эх нь тухайн хүүхдийн хадгаламж руу $1 хийх юм бол улсаас нэмж $1 хийж өгдөг юм байна. Ингээд тасралтгүй энэ хүүхдийн хадгаламжинд нь ингээд тодорхой мөнгнүүдийг хийгээл хоримтлол үүсгээ яваад байдаг юм байна л да. Тэгээ энэ мөнгөө юунд зарцуулж болох вэ гэхээр хүүхдийн төлөө бүх арга хэмжээнд зарцуулж болно. Хүүхд нь одоо сургуулийн дараах ямар нэгэн клубт хамрагдах, спорт, урлагаар хичээлэх бол тэрний төлбөрийг хийж болно. За ямар нэгэн хувийн сургуульд сурдаг бол тэрнийхээ төлбөрийг хийж болно. Одоо хүүхдийн эрүүл мэндийн үйлчилгээнд зарцуулж болно гэх мэтлэнгээр хүүхдэд зориулсан бүх арга хэмжээндээ тухайн хуримтлалыг ашиглах боломжтой байдаг юм байна. Сингапур бол олон үндэстний нутаг штэ тий. Тэгээд нөгөө хятадууд 70 гаруй хувийн эзэлдэг, энэтхэгүүд 9%, малайчууд 12% эзэлдэг юм байна л да. Тэгээд олон үндэстэн ясан хамтарч амьдардаг учраас ер нь одоо англи хэл бол албан ёсны хэллэг. Гэхдээ сингапурчууд өөрсдөө зориулаад Singlish гэж хэлийг бүтээсэн байт юм аа. Тэгээд Сингапурт ирсэн хүмүүс манайхан бүгдээрээ Singlish хэлийг бас нэлээд гадарлах байх гэж бодож байна. Singlish хэлний хамгийн нэгдүгээр хэрэглэгддэг үг бол одоо өгүүлбэрийн төгсгөл рүү дандаа la гэж ирдэг тий. Okay la. Good la. Мэтлэнгээр тий. Одоо жишээлх юм бол don't worry гэж ярьж байгаа. Don't worry la гэж ярьдсан байх шүү. Тэгээд англи хэлнийхээ араас нь хэрвээ la гэж яриад байх юм бол ерөнхийдөө Singlish хэлээр ярьж байна гэсэн үг болно гэсэн үг. Улс орныхаа зүгээс нөгөө иргэдэн ингээд Singlish хэлээр яриад байхаар санаа зовдөг болсон юм байна л да. Тэгээд ингээд англиар зөв ярьж сурцгаая гэдэг бас арга хэмжээ аяг зохиодог юм байна. Тэгээ одоо бол ингээд үндсэн хоёр хэлтэй гэж өөрсдөө үздэг. Нэг нь бол албан ёсны гоё англи хэл, нөгөөх нь болохоор Singlish хэл гинэ. Тэгээд нөгөө зөв англиар ярьж сурцгаа гэдэг ингээд усаас нь шахаад байхаар ард иргэд амар их юу яадаг төвөгшөөдөг. Тэгээд эсэргүүцдэг юм байна. Тэгээ Singlish хэл бол бидний одоо үндэсний бахархал юм а гэж өөртөө ярьдаг юм байна. За энтгэх хоолны газар орж ирсэн байна. Тэгээд biryani гэдэг одоо хоньны махта biryani, дахины махта biryani, энтхийгээ бодаатай хоолыг biryani гэдэг шүү дээ.
За тэгээд mutton масала, хоньны махта масала. Энтлэгчүүд өөрсдөө ер нь бол аль гараараа ч үлээ иддэг. Яг яаж гараараа идгийг би сайн мэдэхгүй байгаа учраас салбараа ашиглаад. За энтлийн алдартай цай масала ти. Сайхан алдараа. За Кейт маань бидрийг Сингапурын үндэсний хоол chili crab гэдэг нэртэй хоолоор дайлж байна. Хамгийн үнэтэй хоолнуудын нэг Сингапурын хамгийн одоо хүндтэй зарчидтай өвдөг ийм хоол байна. What claw is yours? Just use your hands. It's hot. Yeah. It's very hot. Ooh. Get some sauce in it. Yeah. Ooh. Hot. Hot? Good? Yes. Yeah, mantou. Mantou. Isn't that the Chinese Yeah, word? it is. Mantou. Mantou. Yeah. За Сингапурын хамгийн алдартай Newton Food Center дээр ирсэн байна. За манайхан нэг Crazy Rich Asians киног үзсэн бол тэр киноны шүн гудамжны хоол гэд явдаг тэр хэсэг дээр гардаг тэр хоолны төв байгаа юм. Тэгээ энэ Newton Food Center бол 1971 онд анх нээгдсэн байна. Тэгээ энэ байршлын хувьд бол яг ингээд туристуудад явдаг, жуулчдын явдаг газар учраас үнэхээр олон орны жуулчд энд байнга цуглардаг. 24 цагийн турш ажилладаг ийм гоё хоолны газар байна. Тэгээд ялангуяа Crazy Rich Asians кино гарснаас хойш одоо энэ төв маш алдартай болсон юм байна. За ингээ орж харцгаая. Энэ гудамжны хоолн дотроо бас Мишелентэй бас хоолны газар байна. Манайхаа Мишелен гэж мэднэ үстэй олон улсын хоолны ресторануудыг үнэлдэг маш том систем байдаг шүү дээ. Тэгээ Мишелен хэрэг 3 одтой байх юм бол одоо дэлхийн хамгийн супер ресторан тооцогддог. Мишелений за энэ бол мэдээж одоо од байхгүй юм шиг байна. Мишелен recommended гэж нэрлэгддэг. Өөрөөр хэлбэл бараг Мишелен шүү гэсэн утгатай мэдээж гудамжны хоолны газар учраас од өгөхгүй байх та. Тэгээ ийм Мишелен recommended гудамжны хоол бас байд юм байна. Тэгээ өнөөдөр бас даваа гараг гэхэд нэлээд хүнтэй байна. Ер нь одоо жуулчдын сезонч гэх юм уу. За тэгээ 360 хоног жуулчтай байдаг байх л та. Тэгээ хүн үргэлж одоо ядгаа даваа гарагт байна уу, бүтэн сайд ч нь хагас сайд ч нь ядгаагүй ер нь энэ хавкер центр гэж нэрлэгддэг хоолны газрууд битүү үнэтэй байдаг, үргэлжил хүнтэй байдаг юм байна. Тэгээд ер нь төрөл бүрийн үндэсний хоолнууд байна. За энэ сатай гэдэг хоол бол үнэхээр энэ зүүн өмнөд Азийн орнуудын бас нэгэн алдартай те ер нь одоо манайхаар шорлог юм да. Тэгээд төрөл бүрийн махаар хийдэг энэ сатай гэдэг хоол байна. За ингээд мэдээж дахианы далавчууд хаас агуул байдаг хоолны нэг шүү дээ. За энэ Хятадын хамгийн алдартай удирдагч Дэн Сяопны цээж баримл байна л да. Тэгээд Дэн Сяопн бол 1904-өөс 1997 он хүртэл амьдарсан одоо 93 насалсан Хятадын одоо эдийн засгийн хөгжилд бол маш том төлөвцийг өгсөн ийм удирдагч байдаг. Тэгээд яагаад одоо Сингапур улсад бид нар Дэн Сяопны тухай ярих болсон бэ гэхээр Сингапурын ерөнхийсэд Ли Куан Дэн Сяопнтай маш олон удаагийн уулзалт хийж ирсэн байлээ. Ингэж асуусан байгаа. Дэн Сяопн яаж танаа улс ингэж хурдан хөгжвөө гэж асуухад Ли Куан бол ингэж хариулсан байт юм байлээ. Манай улс чинь 2.5 сая хүн амтай шүү дээ.
Тийм учраас мэдээж энэ улсыг хөгжүүлэхэд бол илүү амархан байх болно. Танд бол одоо бараг 1 тэрбум хүн амтай хятад улс байгаа учраас хэцүү байх байх та гэж хэлсэн байдаг. Тэгээ тэр үед Сяпан юу гэж хэлсэн бэ гэхээр хэрвээ зөвхөн Шанхай хот миний мэдлэлд байсан бол би Шанхай хотыг маш хурдан Сингапур шиг болгож чаднаа гэж хэлжсэн юм байлээ. Тэгэд энэ алдартай үгс нь одоо өнөөдрийн хүртэл одоо Ликоны энэ дуртгалд бол бичигдсэн байдаг. Тэгээд хятад улс Сингапур хоёрын хоорондох дипломат харилцаа дөнгөж 1990 онд л одоо тогтоогдсон байдаг. Тэрнээс хойш бол хятадын маш олон төрийн байгууллагууд, төрийн албан хаагчид Сингапур улсад аялуулж одоо Сингапур улсын хөгжлийн түүхээс бол нэлээд судалсан байдаг. Ялангуяа энэ авилгатай тэмцэх үйл ажиллагааг одоо хятад улс бол үнэхээр Сингапуроос бол үлгэр жишээ авч одоо хэрэгжүүлсэн гэж хэлэх болно. Welcome to Singapore. Come on.